Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлж туралдаа өнөөдөр боллоо. Тус суралдаанаар Монгол Ардын намын бүлгийн зүгээс нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүл тавьсан асуулгад хариулт өглөө. Энэхүү асуулгад нийслэлийн засаг дарга Батүлийн хуралдаанд оролцсон эрч хот тогтчил замталбаан цэвэрлэгэнд зарцуулсан хөрөнгөний талаар 2013 онд гаргасан барилгын ослын талаарх дүн мэдээ болон агаарын бохирдлыг бууруулахын тулд хийсэн ажлын тайлан удирдлагын манлайлал гэсэн 5 зүйл багтаж байгаа юм аа. Би иргэдийн хурал дээр удаадараа хэлсэн. Нийслэлийн төсвийг зөв болгоно. Нийслэлийн ашиглал тогтчлтын үйл ажиллагааны төсвийг нэмэгдүүлнэ. Манайх шиг хэмжээний хотуудын төсвийн 20-30% нь тогтчлт ашиглалтын зардал байдаг. Тогтчлтын зардал байдаг. Улаанбаатар хот 2.1 байсан. Сая нэмээд 6 болж байгаа юм. Цаашдаа бид дахиад нэмнэ. Яагаад ингэдэг байсан бас санамсаргүй зүйл биш юм. Бид тэрийг мэднэ. Иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлд хөрөнгө баг зардаг мөртлөө доороос нь тосож авдаг хөрөнгө оруулалтанд маш их мөнгө зардаг байсан байгаа юм. Хог хаягдл орчны бохирдлыг арилгахад 6.9 тэрбум төгрөг буюу тэр 17.7 тэрбумын 39% нийцэлж байгаа. Хоёрдугаар хот нийтийн эзэмшлийн газруудад нийтийн бизнес газар хогийн сав тавих 434.8 сая төгрөг буюу энэ нь болох тэр 2.4% эзэлж байгаа. Үерийн далдан сууг авцам далд шугам цэвэрлэгийн үйлчлэгээ 774 сая төгрөг буюу 4.3%. Хот тогтчид ногоон байгууламжийн зардалд 6.3 тэрбум төгрөг буюу 35.6%. Хотын гэрэлтүүлгийн зардал 729.2 сая төгрөг буюу 4.1%. Реклам мэдээллийн байгууламжийн зардал 340.9 сая төгрөг буюу 2%. Хөшөө түүх соёлын дурсгал зүйлсийн зардал 100 сая төгрөг буюу 0.6%, хот тогтчлтын бусад зардал 2.1 тэрбум төгрөг буюу 11.9% тус эзэлж байгаамаа. Мөн энэ үеэр Монгол Ардын намын бүлгийн зүгээс нийслэлийн засаг дарга Батүлийн ажлын өрөөнд орж үзэх хүсэл тавьж нийслэлийн засаг даргатай уулзахын тулд 5 хаалга дамжиж байна гэх шүүмжлэг хийсэн ч энэ нь цаг үе олсонгүй болтой. Учир нь ажил ярихын оронд сандал ширээний тоо хаалга үүд ярьж байгаа нь тохирохгүй байна гэж олон төлөөлөгчд үзсэн юм аа. Эвэр гайхтын Ардын намынхны тэр дарга болж тоглох дуртай. Тэр одоо таслага албан тушаалаараа чимэх дуртай. Тэрэндээ бүр донтойг нь хараад гайхт. Бүр донтой. Нэг өргөмжлийн асар цогсцохоор нүднийхээ болонгаар ийшээ тийшээ хялам гээд намайг хэн бялдуучилж байгаа бол гэдэг ингээд. Бидний юм дургу. Бид нар ажил хэрэгт дуртай. Бид нар бол албан тушаалыг ажил хэрэг амжуулдаг хөтөлбөрийн багц хэрэгслэл гэдэг. За тэгээ 2009 онд 48 осол гарч 11 хүн, 2010 онд 47 осол гарч 21 хүн, 2011 онд 35 осол гарч 18 хүн, 12 онд 56 осол гарч 29 хүн хүний амнаас эрсдэж, 21 хүн хүнд гэмтэж, 6 хүн хөнгөн гэмтжээ гэсэн ийм одоо өнгөрсөн 4 жилийн хугацаанд гарсан осол гэмтлүүдийн тоо мэдээ ийм байна. Тэгтэл 13 онд 25 осол гэмтэл гарч 14 хүний амнаас эрссэн, 9 хүн хүнд, 2 хүн хөнгөн гэмтсэн гэсэн ийм бодит тоо мэдээ байж байгаа. Нийслэлийн засаг дарга өнөөдөр өгсөн мэдээллийнхээ дараа ямар ч байсан хотын хувьд сүүлийн хэдэн жил байгаагүй амжилттай ажиллаж нийслэлийн өнгө төрхийг сайжруулах, ажилчдын нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нэлээд ахиц гаргасан гэдгийг онцлсон. Мөн тэрээр албан тушаал бол ажил амжуулах хөдөлмөрийн багж хэмээн тодтогсон юм аа. Энэ сайхан өмч хөрөнгө бидний өр хөвгтөд хамгийн сайн өвлүүлж чадах зүйл бол хот маань юм байна шүү дээ. Миний хүү миний ач зээнээр хичнээн ч боловсралтай байгаад нурж унсан хотод яаж сэтгэл сайхан амьдрах юм бэ?